5, 4, 3, 2, 1, 0. Эфир. Урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч Лүндгийн дашнамын манай ард түмний хэлдгээр Жоно хонгорын дашнамын уран бүтээлийн хөрөг нэвтрүүлгийг Хэнтэй аймгийн Өндөр хаан хотоос бэлтгэн үзүүлж байна. Тэгэхээр өөрийнхөө багнаас ер нь урлаг та ер нь хэдийгээс эхэлсэн тухайга ярих уу? За. Тэгэхээр одоо ер нь багтаа одоо ээжийнхээ бол одоо бүүгэнд уярсан унтж байхдаа ер нь урлагийн хүн болох юмсан хөгжимчин хүн болох юмсан гэсэн ийм зөгнөж үнэгчилж байсан байх гэж ингэж боддог. Тэгээ ер нь манайх бол одоо их хөл олонтой их сайн олонтой үжигсэн ийм айл байсан. Миний эцэг дуу хоорон дуртай нутагта их сайн одоо морь уургалдаг ийм хүн байсан. За мөн ээж маань одоо Валжид гэдэг хүн их сайхан одоо дуулдаг. Ардын уртын дуу, вагны дуу их сайхан дуулдаг ийм хүн байсан. Тэгээ манайхаар тэр одоо нутгийн одоо хүмүүсүүд бол цугларч одоо дуу хууруулж ингээд дуулж хуурддаг байсан. За би үүнийг одоо их сонирхож эдийн шиг ингээд дуулдаг ийм хөгжимтэй болох юмсан гэж одоо их одоо мөрөөд санддаг байсан. За ингээд тэр хүмүүсүүдийг харж байгаад одоо манайд нэг жижиг хуур байдаг байсан. Тэр хуураараа одоо тэр хүмүүсүүдийг гаргаж явахтай зэрэг нь л хуур аваад л ингээд хуурдаад л ингээд л тэрэнд бас нэг одоо хөгмөг тэр хүмүүсүүдийн хуурж байсныг одоо ингээд дуурайгаад ингээд хуурддаг болсон. Тэгээд юу ээж маань одоо уртын дуу сайхан дуулна. Ээж маань уртын дуу тэр ардын дуу дуулахад ээжийнхээ тэр дуулахыг одоо дагаж морин хууранда ингээд дагаж байгаад одоо сурчсан ардын дуу бас тэндээ одоо тоглож сурчсан. Ингэж би одоо нэг 8-9 настай одоо морин хуур сурсан. Иймэрхүү одоо бага насны маань одоо хөгжимд л одоо хөгжим ам шимтгийг авсан энэ үе байх юм. За ингээд бол хаана дуу хөгжим юу л байна энэ рүү бол одоо би гүйж явдаг тэрэнд л одоо дуртай хаана л тэнд л одоо очиж зогсож байдаг юм байсан. Ингээд би Хэнтэй аймгийн өмнө дэлгэр сумын хүн л дээ. Өмнө дэлгэр сумын төв дээр одоо сургуульд орсон. Тэгээ сургуульд ороод бага сургуульд ороод ингэж байхдаа бол одоо бас тэр хөгжим янз бүрийн мандлын одоо энэ хөгжмийг л одоо сонирхоод өөрөө ингээд сураад янз бүрийн дуу муу ингээд оруулаад ингээд явдаг байсан. Тэгээд манай нутгийн хүмүүсүүд бол одоо намайг Лүндгийн хүү одоо их хөөрхөн хоордож байна энэ төр гэж өхөөрдөж намайг одоо бас баярлуулж найр наадам дээр энэ төр хоордуулаад их олон дахин одоо сайхан уурж дахиад хоорд энэ төр гээд байдаг байсан. Тэгэхээр би бас одоо бодоход бол манай нутгийн ард түмэн ч гэсэн урлагийн замд оруулахад их тусалж одоо нэг бодлоор бол одоо уран бүтээлийн замд орох бэлтгэл дасгал сургуулийг хийлгэж байсан юм болов уу гэж ингэж одоо бодож байдаг. Лүндгийн гэдэг овгийн ард түмэн дууных нь нэрээр сольсон Жоно хонгорын дашням нутаг ус аргамаг хүлэг ард зоноо дуулах дуртай нэг юм. Тэгээд ч нөхдөн түүнийг заримдаа Хэнтийн дашням гэж нэрлэх дуртай.
Ухаалаг, дөлгөөн, даруу, намуун ааштай энэ хүний дүр төрх айл занг дуу насанч харж болох нэгэн билээ. Араараа модтой биндар ягаа магтахгүй юм бол тэнд төрж, тэнд урлаж, тэнд нэг насаараа аж төрсний хэрэг гэж хүмүүнд яахан байх билээ. За ингээд тэнд бол би бага сургууль төгсөөд эвлэн үүрийн дарга болсон. Өмнөлөөр сум. Эвлэн үүрийн дарга болохдоо бол одоо тэр тэр үе чинь эвлэн үүрүүдэд нэг одоо юм гармон хөгжим дээрээс өгч байсан л гармон хөгжим одоо өөрөө бас сурчсан гэдэг. Тэгээд л тэрнийг одоо үүрчихсэн мандлын энэ төрхний одоо үүрчихсэн морьтой хөдөө одоо залуучуудаа дагуулад улаан туг одоо барьчихсан. Ингээд тасаг завуудаар очиж одоо сурталчлах ажиллагаа дуу хөгжмөдөө ингээд сурталчилж явсан. Энэ бас санаанаас гарддаг юм бол да. Нэг өдөр бол одоо аймгаас дуудсан намайг эвлэн өөрийнхөө ажлыг одоо өгчхөөд ирээ гэж ингээд дуудсан. За тэгээд тэр үед чинь шуудангийн 51 машинаар явжуулаа шөнжи явжгаад аймгийн төвд ирсэн. Ингээд ирсэн аймгийн намын хороо намайг дуучрал би тэгэхэд 20 настай л байсан баг. Тэгээ шууд аймгийн хөлөө гэж байсан. Энтэй аймгийн хөлөө найруулагчаар намайг ажилуулахар шууд одоо ингээд тамилсан. За ингээд энээс эхлээд л ер нь урлагийн одоо замд орслоо гэж одоо ингэж би өөрийгөө боддог да. Өнөөгийн Монгол дууны нэр дурлаач Дашням Тэртээ 52 онд хөлдөө түүхийн эдийн төлөвлөгөө биелүүлэх даалгавраар багуудад гарч ардын хурал хийлгэж арьс шир адсаг мэдсийг өнөө маргаашийн дотор тушаа гэж чанга дуугаар захирсан боловч хэсэг малчин элдэв арга сам тоочоод хөдөлсөнгүй гинэ. Дашням арга тасрахтаа эвдээхэн зайл гаргаж айлын хуур авч хөглөөд дуулж хуурдаж гарчээ. Тэгээд л түүний хуурын аялгуунд уярсан ардууд арьс ширээ өгөхөр болж амалтсан гинэ. Ингэж тушаал зарилгаар бүтээгүй ажлыг хуурынхаа агшгаар дорхноо бүтээсэн Дашням аягшгийн увцыг зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрч түүнээс хойш насан туршийн амьдралаа хөгжмөнтэй холбосон нэгэн билээ.
Тэгээд аймгийн клубын найруулагчаар ингээ ажиллаж ихэлсэн. Энэс өмнө би бас нэг дурдталж идэм нэг юм хэлмээр байна л да. Би энэ клубын найруулагч болж ирэхээс өмнө бол нэг сургуульд явах гэж нутгийн нэг хүн дагаад нэг өвгөн дагаад хот орсон юм аа. Тэгээ ямар сургууль хаана сайн байдгийг ч мэдэхгүй нэг өвгнийг дагаа хотыг ч мэдэхгүй ингээд явсан. Ингээ хотод очисон. Хүн дагаад ингээ сургуульд урлагийн сургуульд орох гэж ингэж очив юм. За ингээ тэр очиод яхад одоо өөрөө хаана байдгийг мэдэхгүй. Би тэр үед бол бас одоо тэр өвгөн маань очисон айл нь бол одоогоор бодож явахад энэ цэгмэд ганд л очиж байсан шиг байгаа ма цагааны цэгмэд. Ингээд тэгээд урлагийн сургуульд орохснаатай ингэж явна гэдэг тэднэр сургуулиулаад ингэсэн чинь тэгсэн сургуулийн оронтоо дууссан гинэ. Урлагийн сургууль. Тэгээ санхүүгийн сургууль байна. Ингээ энд орох уу яах вэ гэсэн. Тэгэхээр би үнэхээр одоо яах урлагтал сонирхолтой санхүүгийн сургуулиар яах вэ гэж. Тэгээд одоо урлаг морин хуура сампингаар солиоч яах вэ гэдэг. Тэгээд ерөөсөө намартай тэгээ буцаад орж ирсэн юм да. Sånga salg sigel tose Quitsen zere dinga sen ad khani kha Un khararung khus bi mjalla sa Un chamargi saykhn de kha Oldum jadda songa tam tavchada sa Quitsen zere ding kalvukh hadirani kha Morg tagan sanna katrasa Unnen chamorgi sakkan khairako Ohcha tengunga notgegetgenese Quitten zedinga somman kan gudeha Morg tagan sanna katrasa Unnen chamorgi sukun settilgeha За ингээд би тэндээс эхлээд тэр нэг найруулагч хэдхэн юу хийгээ тэгээд найрал дууны багш болсон ерөөс. Өөрийнхөө өсөлтөөр би тэгж явахад бол нууц сурах одоо тэр л хөгжмөөл яадаг тэр найруулгуул гайгүй л да тэгээд нэг баянтай явж үйдэг. Хаана бүжиг байна тэн дээр бүжгийн хөгжим тоглоод ингээд л явж үйдэг. Ийм байсан юм. Тэр дуртай болох тэр. Тэгээд тэгэхэд Дэмбэрл гэж хөгжмийн зохиолч Дэмбэрл бол тэнд хөгжмийн багш байсан хөлөвт. Тэгээд тэнэгээрээ бас одоо ноотны анхны мэдгэдэгүүн болгоо бий даагаад ингээ ноотны анхны мэдгэдэгүүнийг би ер нь тэгээ бий дааж бас сурчсан. Ингээд л дууны багш болоод мөн ноот хараад одоо хэвлэл дээр бас нотыг хараад тоглолцдог хүн зааждаг юм бас. Ингээд би одоо хөөс сургуульд явсан Улаанбаатар. За тэнд очиж найрал дууны багшийн мэргэжил эзэмших ийм курс суралцсан. За энэ дээр бол одоо манай багш нар одоо ардын жүжигчин одоо Лувсан Шарав, за төрийн шагнал одоо Дамдын Сүрэнгаа, Мөрдөрж багш, за Бярва багш Нурлын аваач төлтөн, за тэгч чинь одоо Эрдэнэбат гэж байсан Хаян Харва, Дойдорж багш одоо энэ олон багш нар бол одоо хичээ заасан. Ингээд одоо ялангуяа найрал дууны мэргэжил эзэмшүүлэхдээ төрийн саяархалт ардын жүжигчин Лувсан Шар багш маань бол надад одоо их зүйлийг өгч өстой тэр талаар гарын минь ганцганд хөлийн минь дөрөнд үргэж өгсөн ийм багш байгаа.
Судний нозор, суни дастак, ойди тохон болан костак. Өргөнээр авгаа битсэн, өргөнээр авгаа зүсэн, хэдэн тэмээ харуу, хэл сүрэг дулуу. Хага дээрээ дуранда, хашаа дээрээс дуранда, хайвараар байдвэ. Шумодоод нисгэгэж юу, шуводоод бусгагэж юу, хэдэн тэмээ харуу, хэл сүрэг дулуу. Сугаад байдаг, сурдаад байдаг, дундаад байдаг, тэмээчинвэ. Атсан хэдэн тэмээний яраас надаа яваач тэго. Уран бүтээл энэ одоо хийж эхэлж оролдох үе маань бол 1959 оноос одоо хөгжмийн зохиол одоо дуу бичих эхэлж оролдож эхэлсэн. За ингээд 59 онд би анх удаа Хинтийн нутгийн дуу, Сэмпинжийн Хинтийн нутгийн дуу гэж нэг одоо шүлгэнд ая хийсэн. За энэ ая хийчгээд одоо багш нар одоо үзүүлээд одоо энэ дуу болох нь үгүй юу гэж олон үзүүлсэн. 4-5 удаа үзүүлж зөвлөгөө авч үйж тэгээд одоо тэр анхны маань дуу бол одоо болно чи энийг дуулуулж болно гэж надад тэгсэн. Тэгээд тэр дуу маань Хинтийн нутгийн дуу би 59 онд Монголын залуучууд оюутны анх дугаар их наадам гэж болсон. Тэр наадамд эрэгтэйчүүдийн цөөгүүлэр одоо нэг хийгээд сургаад ингээд дуулуулсан. Тэр дуу маань харин одоо их наадмын дипломын шагнал хүртсэн. За ингээд одоо анхны маань одоо уран бүтээл ийм их одоо урамтай боллоо. Тэрэнд бүр урамшаад одоо өөр цаашд одоо юм хийх идэх маань улам хөгжөөд одоо ингээд одоо цаашаа юм хийх байх юм бол одоо зоригтой одоо цааш нь одоо явж эхэлсэн. За тэр үеэс эхлээд бол одоо ардын дуу хонжороомор энэ юу урлагийн гавьяач тэлтэн төрийн сойрхолд Бадарчин хөгжим Ямаачин гэдэг дуу би анх удаа найруулад ингээд их наадам тоглуулж байсан. Ингэж уран бүтээл маань одоо эхэлсэн гэж ингэж боддог. Хэрхэнгээ сүлжүүлсэн Одам нутаг минь сайханда Одын үлдүрээ сүндэрдүүлсэн Хулдар тоос минь баянда Цасан күргэ номорсон Ялбаны сүрлэг норода Зэнхэр манган сулгалса Дэрдин арван Kondigon Päivä mutsisten hossotson Hynti nuttig min voikonda Patro jodam kogujulde Vitni gutje jondurda Тэгэхээр Дашнин багштай бид нар чинь миний хувьд бол Дашнин багштай биш ер нь та нартай хамт ер нь соёлын ордноос нь эхлээд чуулгуултал 20 гаруй жил ажилласан юм уу да. Тий 20 гаруй жил ажилласан юм байна. Тэгэхээр Дашнин багшийн уран бүтээлийн хувьд зүгээр миний бодож явдаг бодол бол нийтийн дуу, дан найрал, гоцол дуунууд үжигийн хөгжмүүд мөн жүжигийн чимэглэл хөгжмүүд хийж байсан байгаа. Энэ тэр нь бол бас нэг өөрийн гисэн тэр бүтээл дээрээс нь бас нэг өөрийн гисэн нүүр царай тавьуулчихсан, өөрийн гисэн одоо тийм барил тавьуулчихсан ийм одоо хүйм гэж ингэж би боддог юм. За тухайлбал дан найрал дуунууд нь байна одоо бид нар бүгд мэдж байгаа. Одоо манай
Бурятын дуунуудаас хамгийн анхан одоо Биндрия гэдэг дуу одоо Бурятын дуунаас дан найрал дуу анхан одоо хийлээ шүү дээ. Дараагаар нь өдөр дунгуйг их мэтлэн дашин бүтээ. Тий. Их мэтлэн дашин багшийн дуунуудыг ер нь нийтийн дуунч бай, дан найрал дуунч бай ерөөсөө тэгээд ардын юмтай. Ардынхаа одоо дуунуудтай их холбож түүнээс одоо их судалж ардын дуунуудыг одоо ингэж ажилдаг, бүтээдэг ийм бүтээлч хөө юм гэж боддог юм. Манай хөшөр нь дан нэрхтэл ер нь нэлээд дээгүүр өгдөг гэж би боддгийг. Монголд л гэж бод. Тэгээд 70-ийн донд нөгөө баруун ховд ингээд баригд явсан шүү дээ. Тэгэхэд бид нэр үргэлжлэн ингээд дан нарыг чинь дандаа л тахиулдаг байсан. Ер нь дан нарыг тахиулахад дан нарыг дахиулна гэдэг чинь ховор шүү дээ тий. Тэгтэл багш их л дахиулна. Дан за нийтийн дуунуудаас гэхэд одоо ер нь бүр арддых шиг болчихсон одоо Жон хонгор үйзэн зэд хилэн харгээл одоо манай одоо нийт одоо хөдөлмөрчдийн одоо алдрайхан чимийн зэрэгэл одоо ерөөсөө нийт хүн ардын маань дуртай одоо ерөөсөө дуулдаг болцсон ийм сайхан одоо дуунууд байгаа. Дашням найрал дууны багшийн 3 сарын дамжаанаас өөр боловсралгүй. Гэхдээ л амьдралын их сургууль хэд хэдийг дүүргэж, найруулагч, найрал дуу, хөгжмийн багш, хөгжмийн зохиолчор ажиллаж, олон төрөл хэлбэрийн гартаа хийж явсан нэртэй уран бүтээлч үлээ. 달려가당 오라사하다 오동어머리 zarrada haldan haltı haravana minni sayhan gerdemin ekimin soşik 아루항 영건이가 트라스 오여로상 이그시그 살항 아야네 Бүжгийн хөгжмүүдийг бас миллионыг бичсэн юм хүн байгаа. Тийм ээ. Барга үжиг гэж байж байна. Буряд үжиг, цүүнатам гэж үжиг байж байна. Халхай намбат гэж одоо үжгийн хөгжмүүд байж байна. За тэрнээс гадна дан хөгжмийн зохиол тийм ээ. Морин хуур ятганы одоо ороонд байна шүү дээ тийм ээ. Тэр бол одоо их хөөрхөн одоо үгийн дунд нь одоо та нар дуулдаг шүү дээ. Тэр шинэ үгийг одоо манай чойном одоо энэ зэрэгтэл сууж байгаа одоо тэр тайзан дээр яг ингээд ятга морин хуур ингээд тоглож ирсэн чинь чойном ерөөсөө шууд тэр юуг сонсонгуутаал морин хуурны тэр аялгыг сонсонгуутаал үгийг нэвчсэн шүү дээ. Azar ziyasın irkunçik yumudan
дуулалт дуулалт жүжиг бий. Тэ жүжигийн чимэглэл хөгжмүүд бий. Хувьсаа гэдэг дуулалт жүжиг одоо бичсэн. Тэрийг бас манай тайзан дээр бас нэлээн одоо олон жил тоглогдсон ийм одоо жүжиг байгаа. Ошантрын пустас хишигтэдэ Айнду дэрсэн орорэ Амзур шоон эдэрэ Ухар гойлох чи Уруу татаж яваави Уруу татаг уулзаавна Хуулаан цочхэнгүй Осмотгийн ядохон Уулзаавн үрч болдгүй Болдгүй юм Явчи Эндестай Явахваа бимэтнэ Чевас атрахню Харач энэ могойлах чанг Хонд халдаагүй бидээ хүрхэр зайгуулсан бид нар нутгийн тайлуулаа Яшиг тэммэн орцгой яриг ордог сонси За тэгэхээр дайрымгаа та дашнамгаан одоо агэрги хамгийн одоо дотны туслагч ер нь амьдрал уран бүтээл хамгийн дотны хүн. Нэгдүгээр, хоёрдугаар та өөрөө бол урлагийн хүн. Жүжигчин, дуучин, тийм ээ. Тийм учраас дашнамгаан уран бүтээлийн тухай өөрийнхөө бодолсноо ярихгүй. За би алдарт дуучин Дамчаа гэж өвгөн байсан тэр өвгний өргөмөл ганц охин юм аа. Тэгээ аав минь бол намайг мэдээ орох цагаас одоо уртын сайхан дуу тэр уянга тэнүүн аялгуу орон нуглаа тэр бүхнийг одоо сэтгэл зүрхэнд минь шингэх тэр одоо дуулдаг олон түмэнтэйгээ наргиж хөөрдөг залуу үеийнхэндээ зааж сургадаг ийм байсан учраас би бол бүр багаасаа сургуульд орох цагаасаа эхлээд урлагийг их сонирхдаг тэр дундаа одоо дуу хооронд их дуртай урлагт их дуртай ийм гэрүүл төмөөцсөн учраас би тийм байсан л да. Тэгээд ер нь бол сургуульд байхдаа үлгэм дууланд явдаг байсан. 1900 хөдөө малчин байж байгаад 1959 онд Монголын залуучууд оюутны анх дугаар их наадам болоход тэнд шалгарч хөдөөнөөс малчтын дундаас шалгарч тэр наадамд оролцож анхны маань урлагтай амьдралаа холбох алхам энэ үеэс эхэлсэн юм. За тэгээд тэр үеэс эхлээд одоо Балтар одоо 30 хэдэн жил урлагт одоо
явж байгаа. Тэр дундаа одоо дараамын одоо жүжигт оллож одоо оролцож явсан нэг 60-70 жүжигийн одоо дүр бүтээсэн. Мөн тэр 50-ийн эдэн оны үеэс энэ дашнимтай танилцж одоо хамт амьдралын хувь заяа дэвшилцэх одоо ийм аз завшаанаа тохиож энэ хүний одоо уран бүтээлийн аягшгийг сонсох, хийж бүтээхт нь аль болохоор одоо болцоолгох, аль болохоор одоо уран бүтээлээ тойрох одоо юунд нь бүхэл одоо болцоотой өхнийг одоо бас төшилцэж, тослолцож тийм боломжийг нээж өгөх талаар одоо сэтгэл санаа тавьж ингэж хамтран зүтгэж бит 34-5 жил хамт амьдраад байгаа болсон. Их нутгаа магтан дуулах дуртайгийн хувьд одоо Дашнимынхаа зохиосон нэг дуугаар одоо энэ хамтран одоо олон жил ажилласан энэ мэндэ дуучинтайгаа хамтраад нэг дуугаар 80 өргий. Энти гөрсөн ултай хэрдэн гөрсөн талтай угасайхан нутгашу уласайхан үлгишу. За ингээд энд хамт ажилладаг хүмүүсүүд маань одоо хөгжмийн зохиолч гомб одоо урлагийн гавь зүтгэлтэн санжаа сүрэн бүжгийн багш. За тэгээ найруулагч хин инх болд гэж байсан. За өдөрт биднүүд бол одоо ер нь 20-30 жил одоо хамт ажиллаж байна. За биднүүд бол их багш нар бол их гар нийлж ажилладаг. Юу хийх вэ? Ийхийг ярилцаад бие биендээ туслаад ингээ хамтч ингэж ажилладаг. Ингээхлээр бол одоо уран бүтээлийн чанар чансаач гэсэн одоо ирээдүйн төлөвлөгөөтэй ингээд ажиллахтай зэрэг бол бас тэн дээр үл их одоо ач тусаа өгдөг гэж боддог. Бидний сэтгэл санаа нээлж одоо ингэж ажилладаг. За жүжигчд одоо уран бүтээлчд маань бол одоо манай хамт олон бол тэгэхээр бүтээлч одоо хийсэн гаргасан уран бүтээлийг бол сайн болгохын төлөө бол эднүүд маань одоо өөрсдийнхөө мэрэгжлийг одоо мэрэгжил авьяасыг бол одоо дайчилж болох одоо зүйл гаргадаг, санаанд хүрсэн зүйл гаргадаг. Chandikhada
чамаага дууланда хонгор чамаага дууланда бурят чинь одоо дотроо бас их олон өвөрмөц. Одоо цонгоол бурят, худдэр бурят, хамжиган бурят, үзөн бурят тэгэл одоо ерөөсөө их олон янзын бурят байгаа шүү дээ олон одоо дотроо. Тэдний чинь дуунууд нь одоо гихтэл хоорондоо их ялгаатай. Аялгуунуудын их өвөрмөц. Нуглаа хуглаанууд. Одоо тэдний чинь үг хэллэгүүд энэ тэр их өвөрмөц. Одоо ухаан тэр хулын яхан гэдэг чинь л одоо хамниган ардын дуу. Тийм ээ? Бендриан гэдэг чинь цэвэр одоо 20 бурятын дуу байх шийтэй. Хулын яхныг бол мөн л одоо ингээд энэ дадал бендрээр явж байгаа л хөдөн дундуур явж байгаа л олж ирсэн одоо тэр л дуу. Түүний ая дуу бүхэн ардын дуу шиг энгүүн ойлгомжтой хүний сэтгэл зүрхэнд шингэсэн байдаг билээ. Тэгээд ч түүний хилэн хар, үйзэн зээрд, домох далаг, жонон хонгор дуунуудын ардын дуу гэж андуурдагч байх. Энэ бол уран бүтээлч хүнд ховрхон олдох шагнал билээ. Жороо, яруу аялгуутай, жонон хонгорын дашням маань тийм л хүмүүсийн нэгэн билээ. Олон 10 шавнэр байна л да. Тэгэхээр хаанда дуучин ичин хорлоо. За миндээ. Одоо тэгээд хаашлуул манай ардын жүжигчин шар хөөхөн байна. За эндээс төрсэн одоо гавьяас жүжигчин буян гიშгт байдгийн. За ингээд цаашлаад олон хүн биэлдэ одоо залуу уран бүтээлчд ингээд байж байна. Сая одоо энэ давааж өгөөл одоо энэ үлийн онцлог одоо хоолойтой бас би энийг бас нэлээд яаж явдаг юм. Сая сүнжтмаа дууны уралдаанд бол 2 дугаар байранд орж ирсэн. Энэ мэтийн одоо тэгэл цаашаа лав хоруулж их юм уу надад одоо цэндаа юу шинэ одоо шавнэр маань бол одоо ажиллаж байгаа юм улсууд байгаа л да. Silje
өөрөө одоо чөлөөт уран бүтээлч гэдэг гэртээ уран бүтээл хийж байгаа тийм. Тий. Тэгэхээр цаашдаа ер нь уран бүтээлийн ямар төлөвлөгөөтэй байна? Энэ жил бол одоо энэ аймгийн маань 70 жилийн хой болно. За цаашлбал одоо ардын дуужийн хан хинтийч уулга байгуулагдсны 10 жилийн хой болно. За ингээд гэрээр юм хийхдээ бол би энэ 70 жилийн огтож бол нэг 10 шин дууны одоо айлгуугаар бэлэг барина гэж ингэж бодож байгаа. Одоо ч зарим нь хийгээд байгаа шинэ тухай. Тий. Нэг томоохон одоо найрал дуу хийж өгнө. Ийм юм бичиж байгаа. Цаашлбал одоо манай шуулгын хамт олон ч одоо энийг дэмжиж хийлгэе гэдэг тайлан үжлэг уран бүтээлийн тайлан үжлэг одоо тоглолт. Хийн 70 жилийн хойд энэгээрэл бий бэлэг барина гэж бодож байгаа. Иймэрхүү л одоо юм хийж төлөвлөгөөтэй байж байна да. За танд их баярлалаа. Уран бүтээлч нь өөдрөг байх болтугай. Тэгээ урт удаан наслаарэ гэж танд. За их баярлалаа.